За Монгол улс 20 жил нүүрснээс ашиг олохгүй гэд нэг рил оруулсан чинь хитэн мэдрэл одоо ман гар юмнууд харьбины хил олболтын гэрээг хил олболтыг эсэргүүцлээ гэдэг. Нэг төмөр зам айл дээр тавьж явахгүй юмар хацаа хийж исэн. Тавихгүй байж байгаад нэг тавихтаа 10 тэрбум долларын алдагдaltaй гэрээ 16 жилийн турш нүүрсээ 70 хүрэхгүй доллараар өгнө гэж гэрээ хийчээд экспортыг нэмэгдүүлнэ. Нөгөө биржээр худалдаж байгаа нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлнэгээ хуцацгаагаад ах юм. Эхлээ энэ гэрээгээ цуслаа л та. Энийгээ шинжилдэг гэж штеп. Төмөр замаар хологддог юм байж. Хологдохоор тэр би тэрж эсэргүүцээг мэдчихээн. Хологдохоор хийж чинь жилдээ 30 сая тонн ачаа илүү зөөх юм байна. Хэдэн тэрбум доллар олох юм байна. Энийг чинь би эсэргүүцээг. Энийг хийхдээ аваачаад хятадын талаас зээл авахтаа нүүрсээрээ 16 жил баартарлаад 100 одоо өнөөдрийн зах зээл дээр 120 доллартай байгаа нүүрсийг 70 хүрэхгүй доллараар 16 жилийн турш өгөх гэрээ хийцнийг чинь би шүүмжлээд нь шүү дээ. Энэ гэрээг ил болгоё. Үнийн дүнгуудын медиа гэх тэгэхээр дэлгэр сайхан мэдээ энэ урагш царайлсан нохойнууд юу гэдэг вэ? Хятад улс хилээ хаанаа. Тийм учраас энийг нууцлая гэж хэлээд байгаа үстэй. Тэрүүндний учрал одоо итгэцэн яваад байгаа юм хаашийн. Хятад хилээ хаахгүй. Шудраг бай. Шудраг хилцээр хий. Түүнээс тэр төмөр замаар холбогдохыг чинь би эсэргүүцээгүй шүү. Тэгэнгүүт одоо ингээд нэг юм тороолууд нь орж ирэнгүүтээ ингээд бүтээн байгуулалт хил холбох гэсэн юмыг эсэргүүцлээ шүлсээ өсрөглээг хуцаадах юм. Үнийн дүнгийн яриад шүү. Эндээс ашиг олно гэж төлөвлөчөөд тэнд 10 жилийн алдагдaltaй гэрээ 16 жилийн алдагдaltaй гэрээ хийгээд байгаа чинь би хэлээд шүү. 10 тэрбум доллар ямар мөнгө гэж бодож чинь та нар? 240 мянган айлын орон сууц барих мөнгө. Улаанбаатарын гэр оролт хэдэн айл байдгийг? 200 мянган айл байдгийг. Ямар их алдагдал хүлээчээд юу болно гэж гүүгээ тэнд очиж хил олболтыг эх оны 4 сард дуусгах нэгэд учрал үүрэг даалгавар өгөө яваад байгаа юм бэ. Энэ өрийг энэ 16 жилийн турш үүсэх энэ 10 тэрбум долларын алдагдлыг хүлээн зөвшөөрсөн байж тээ наад оюун эрдэнэ. Хажууд нь аргагүй шүү дээ. Нэг нохоо царайлсан юм яваад байгаа болохоор. Наад харьбины нүүрс чинь шүү дээ. Хилээр очруу гарч байгаа. Эрдэнэс 5 толгой дээрээс 200 хэдэн километр нөгөө нэг мухар тавьсан төмөр замаар очиод хил дээр очиод дахин буулгаад хятадын хил рүү очруу гарч ийн. Очруу гарахтаа нэг жолооч 25 мянган төгрөг хятадын талд төлөх ёстой. Төлж ийн. Гэхдээ тэр нь Монгол хүний данс руу, хувь хүний данс руу ороод ийл гэж би бодит баримт ярьж шít. Дээрээс нь 5 толгоогоос хань мандал чиглэлийн 477 км авцаамыг тавьсан Хятадын Noрико гэж зэвсэг үйлдвэрлэдэг асар том компани бий. Энэний охин компани Тахил Дайрган Танаас гэж компани тавьсан. Өнгөрсөн жил тавьсан. 50 жил гарсан болж энэ улсын комисс хүлээж аваагүй. Эвдэрсэн дутуу, хоёр уучлалтын дутуу, арзаасан дэлбэрсэн зам тавьчихсан. Одоо энэнийхээ төлбөрийг авж байгаа хөөе. 27 жил энэ концесс үргэлжилж байгаа. Энэ алдагдлыг яриад шүү дээ. Монгол улс 20 жил нүүрснээс ашиг олохгүй нөхцөлөд үүсчээд байна гэдэг алдагдал бодиттой би тоо яриад шүү дээ. Бодиттой хэрэгжүүлсэн компани хэрэгжүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн би нэртэй устдаа хэлээд байгаа үстэй. Тэг чи хаа байсан тэр нэг төмөр зам хоёр төмөр зам холбож байхад эсэргүүцлээгээд хуц донгосоод солиороод ах юм. 10 тэрбум долларын алдагдал багада би ч хэлээд байгаа юм биш. Гişүүд хэлээд байгаа үстэй. Судлаад үзэлтэй. Судлаад үзээгээд наад нэг нохоо дэлгэр сайхан чинь Хятад хилээ хаана гэдээ нохотод байгаа үстэй. Noрико гэж ямар компани би дахиад хэлье. Зэвсгийн үйлдвэрээр та нар юу ойлгохгүй байна уу? Зэвсгийн үйлдвэрт юу хэрэгтэй байдгийг? Асар өндөр чанартай ган хэрэгтэй байдгийг. Энэгээр зэвсэг үйлдвэрлэдэг юм. Тэгвэл дэлгэр сайхан ямар бизнес хийж исэн? Сэлэнгээс төмрийн хөдрийг сая тонноор нь Хятад руу зөөж исэн. Өөр зэвсэг үйлдвэрт юу хэрэгтэй байдгийг? Төмрийн үйлдвэрт Жонш сайн чанарын кокцсон нүүрс хэрэгтэй байдгийг. Яагаад энэ компанид өхөн хөлтлөө энэ дэлгэр сайхан зүтгээд байгаа юм? Хамгаалаад байгаа, эрхэш хамгаалаад байгаа юм. Би тойрог зумаар зөндөө хэллээ шүү дээ. Үнцнийг гаргаж урвцсан байж магадгүй гэд. Барьцаанд орцсон байж тээ наад гүлэгч нь. Их орныгоо худалдаад барьцаанд орцсон байж. Би тэгж хардаад байна. Яасан юм ойлгодгүй юм бэ? Их оронгүй болж иж 20 жилийн хөгжил бодоо доо. 20 жилийн дараа би 60 гарцсан байна. Та нарын өргөт хэдэн настай байх вэ? 20 жил нүүрснээс ашиг олохгүй бол хэн хожих юм? Хэн хохирох юм? Ямар юм ойлгодгүй юм бэ? Намайг л оруулах удаад байх юм. Би баримттай юм яриад штэ би.